Настачуудын маань хувьд бол энэ 689 мянган төгрөгөөр бол амьдрахад айгүй их бэрхшээлтэй байгаа шүү дээ. Манайд очих юм бол одоо хөрөгчн дотор би махгүй. Хайцганда жоохон урилтай. Маха авъя гэхээр би жоохноор наавна. Тэгээд тэр махаараа болж өгвөл би одоо бас өөрөө идэхээс илүүтэй нөгөө хүүхдүүдээ л хооллохыг бодно шүү дээ. Аав ээж нь ажилдаа яваад хэдийгээр аав ээж нь хоолж байгаа ч гэсэн харахад тэднээс ч өрөвдөлттэй байгаа юм чинь. Би өөрөө яг л тийм хүүхдүүдээ өсгсөн хүн чинь тэднийг хараад өрөвдөн шүү дээ. Тэгээ яг хүүхдүүд сайхан бүгдээрээ өссөн ч гэсэн яг юм дутмаг байдгийн байна гэдгийг л ерөөсөө энэ цалингийнхаа тэтгэврийнхээ хэмжээгээр мэдэж байгаа байхгүй юу? Биднээс чинь нэг бас нэг амарчмаар байна, аялчмаар байна. Амттайхан хоол идчмээр байна. Хаяа нэг найз нөхөдтэйг нэг газар явмаар байхын ийм тохиолдлууд бол ерөөсөө дутмаг байдгийн шүү дээ. Би заримдаа найз нөхдөдөөс ичдэг. Нөгөөдүүд маань явъя гэдэг миний тэтгэвэр бага байгаа учраас би тэтгэврээ яг оёдлынхаа материалыг аваад ерөөсөө дараагийнхаа ямиг бүтээхийн тулд байлгаж идэг. Хүүхдүүд яг хоолонд хангаад энэ үзгээд ингэ суухаар зэрэг биднээс чинь бас арай ч нэг тулдлаа ингээд суучаагүй байхад чинь юм хийх ёстой үстэй. Тэгэж чинь надаас залуу улсууд одоо ажил хиймээр шүү дээ. Надаас залуу өчнөө сайхан улсууд тэтгэврт гацсан байна шүү дээ. Тэгэхэд энийг одоо яаж энэ тэтгэврийн хэдэн төгрөгөө энэ улс одоо хүүгээр нь аривжуулдгийг. Яагаад энэ одоо ингэж хүмүүстэй хүрч чадахгүй байгаа. Үнэхээр одоо энэ сайхан залуугаараа гарч байгаа улсуудыг эргээд хөдөлмөрийн талбар дээр сайхан дэмжиж өгдөггүй. Энэ энтриг бол үнэхээр харахтаа гутарч л байна нэрээ. За. Ер нь бол жоохон гутарч байгаа штэ ахмадууд чинь.